яг одоо тууллын тэ ярьж байгаачлан залуу байхад байсан би маань одоо байхгүй болоод байна. Одоо энийг эргэж нэг авчирмаар байна гэдэг тийм. Энэ бол ерөөсөө ихэнх за 35-аас 55 насны эмэгтэйчүүдэд айгүй их хориглон одоо хүсэж мөрөөддөг тэр зүйл шүү дээ. Гэтэл нөгөө яг эмэгтэйчүүд маань одоо нөгөө нэг төрөх нас те нөхөр үржихгүй нас маань явагдаад те 40 нас ихэвчлэн бол нэг 45 нас хүртэл явагдаж байгаа. Энэ хооронд л болохоор өмнөх одоо охин байх үеийнхээ ч гэх юм үед залуу байх үеийнхээ тийм ээ хэвэн жим маань өөрчлөгдөө дэшээ доош болоод тэр нөгөө анхны гоё гойлог байсан бие маань өөрчлөлтсөн байдаг шүү дээ. Тэгээд яг иргэн одоо ирэх эмэгтэйчүүдийн иргэн ирэх одоо үйлчлэгийг бол бид нар mommy make over гэдэг дэлхийд даяараа нэрлэлсэн байдаг. Ямар mommy make over гэдэг. Ямар сонин. Тэгэхээр ээжүүдийн яг зүгээр яг утгачлж орчуулах юм бол энэ маань ээжүүдийн иргэн ирэлт. Тий, өөрөөр хэлбэл эмэгтэй хүн одоо төрхөөс өмнө ээж болохоос өмнө яг ямар одоо хэлбэр галбартай тий сайхан бүсгүй байсан. Яг тэрнлөөгөө эргэж ирэхийг угаасаа бүх төсдөг. Тэгэхээр тэр одоо тэрэн тусалдаг нэг 3 төрлийн мис засал ерөнхийдөө эмчилгээ маань энд багтдаг л да. Сайн байцгаана уу сонсогчдоо, Хөгтөнгө радио Өндөр Үсгийд подкастын ээлжид дугаар эхэлж байна. За Өндөр Үсгийд подкастын хөтлөгчд болох Хөгтөнгө радиогийн хөтлөгч Туул, Хөгтөнгө радиогийн хөтлөгч Ама, за мөн энэ удаагийн зочин Юмэд имлэгийн мис заслын эмч Батсолонго нар ярилцаж өнөөдрийн подкастыг явуулж хүргэх гэнэ байна. Сайн байцгаана охтоо, өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За өнөөдрийн бид гурийн ярилцж байгаа өдөр шинэ өглөө өдөр эхлээд удаагүй байна. За шинэ 7 хоногийн эхний өдөр байгаа учраас хүн болгоны сэтгэл зүй. За энэ 7 хоног л нэг гэсэн сэтгэл зүгээр дүүрэн байгаа. Батсолонго эмчтэй өдрийн мэндийг дахин хүргэе. Өмнө одоо бид чинь хитэн удаач уулзаж хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн бэлээ дээ. 2 3 шүү тийм ээ. За энэ өнөөдрийнхөө сэдвийг сонсогчдод танилцуулъя. Сонсогч таа ч гэсэн подкастын доор сонирхсан асуултаа бичээд байгаарай. Одоо мэдээж хүн болгон өдөр тутам уншиж байгаа юм чинь хэрэгтэй мэдээллүүдийн тухайн үед нь бас өгөөд явна. За өөх саруулах талаар ярилцсанаа. Нөгөөхөө саруулаад өгцгөнд гэдэг шиг сүүлийн үеийн дэвшилтэй технологи болов энийг мэрэгжлийн хэллэгээр юу гэж тайлбарладаг бол гээл туулт хоёрт одоо сонирхож байгаа асуулт их байгаа. За өнөөдрийн сэдв болох өөх саруулах мис засалтай болол хэдүүлээ. Жохон л хөрөнгө танилцсан. Мэдээж хүний өөрийнх нь өөх гэдэг бол ерөөсөө хайж өргөдүүлж гэж боломгүй маш чухал тийм ээ. Одоо нөхөн сэрэг их мис засалт маш одоо гоё үр дүнгуудыг авчирдаг. Айгуу гоё бүтэц буюу одоо бидний одоо алт юм. Тий, бид нар бол мэрэгжил нэгтнүүд маань бол үүнийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр шингэн алт, цэвэр алт гэж нэрлэдэг. Тий, тэр нь ямар утгатай юм гэхээр үнэхээр одоо өөр газруудаас тийм ээ орлуулан авчирдаг гадны биетүүдийг бодох юм бол хүний өөрийнх нь өөхийд бол үүдэлээс болон тийм ээ одоо нөхөн сэргийх тэр эсийг маш ихээр агуулдгаараа маш онцлог. Энэ нь болохоор биднэрт ямар давуу талыг авчиртай юм бэ гэхээр ямар нэгэн байдлаар өөрөө өөртөө иргэн нөхөн төлжөж суух тий. Тэр тухайн одоо суусан газараа тухайн эсгийг бол эргэж залуужуулах процесс нь үнэхээр өндөр түвшинд байдгаараа онцлог байдаг. Тийм. Энэнийг тодруулахад юм чи одоо өөх саруулна гэдэг тэгэнгუთ чинь анх хэдэн жилийн өмнө чинь сонсож байхад тухайн өөхийг саруулад магадгүй тарган байгаа хэсгээсээ те илүү лөөхтэй хэсгээсээ саруулад хайчин гэж бодоод байсан. Одоо тэгсэн чинь эргүүлээ шингэн алт энтер гэхээр нүүх чинь хаягдл биш болоо явчихлаа. Анх удаага сонсож байгаа эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр энэ өөхийг сарууллаа. Тэгэнгуутаа одоо хаанаа чинь те өөх байхгүй хэсэгтээ эмэгтэйчүүд бол нөхөх хөгзгөл гэж ярина да. Яг онц хэлгээд тийшээгээ хийлгэн гэхэд энэ дунд ямар процесс явагдах вэ? За одоо энэ дунд бол мэдээж мэдээ алдуулах тарилахыг бид нар яг өөхийг авах бүстэй нэвчүүлэн хийн. За өөхийг авахтаа болохоор бид нар тодорхой хэмжээгээр бол буталж, соруулж авдаг. За мэдээж арга техникүүд нь маш олон янзлж байна. Одоо бол хөгжөөд одоо ерөөсөө нэгэн хушуугаар 3 төрлийн үйл ажиллагаа хийж байна тийм ээ хийж явах жишээтэй. Гэтэл тэр соруулж авсан өөхийг гол нь бид нар тохиромжтой хэмжээнд боловсруулах гэж юм байдаг. Одоо эмнэлгийн ангаахын хэллэгт бол микрофат мөн нанофат гэсэн үндсэн хэллэгүүдээр бол бид нар боловсруулалтанд одоо хийгээд боловсруулалт бий болгоод тэгээд тэр боловсруулсан өөхөө буцаагаад биелүүн эргэн оруулдаг. Тэр эргэн оруулах процедур бол мэдээж тарилгын аргаар ордог байна.
Зүгээр яг өөхний хэсгийг тэр чигээр нь яг одоо модель үсгээд гэдэг юм да хэлбэртэй өөхийг тэр чигээр нь суулгана гэдэг бол ер нь тийгэж их одоо амжилтыг авчирдаггүй ч гэдэг юм уу тийм ээ. Тодорхой хэмжээгээр бидний хүссэн хэлбэрт яг тэр чигээрээ одоо оршиж чаддгүй, нөхөн төлж чаддгүйгээр бас жоохон дутагдaltaй асуулт талтай байдаг учраас бид нар өөрсдөө тэр өөхийг боловсруулж агаад тухайн хэсэг газарт нь тарьж оруулах байдлаар бол хэрэгэлдэг. Одоо ихэнх дэлхийд даяараа бол хийж байгаа мэдсэл бол яг л энэ аргаар хийгдэж байгаа та. Надад нэг асуулт байна. Өөхийг ингээд шимэгдэнэ гэж байх уу? Одоо ингээд саруулаад хийчлээ тий. Тэгэнгүүт нөгөөх нь одоо мал дээр ярих юм бол гэдэг шиг шимэгдээд ингээд нэг яц байдаг штэ. Яг тэр шиг хүмүүсийн өөх нь шимэгдээд жижигрээд нөгөө сайхан өгзөндөө хийцэн байсан. Өөх чинь хайлаад унчвал яана. За одоо айгүй олон төрлийн хүчин зүйл тухайн хийгдсэн өөхний амьдрах чадварт хамааралтай байдаг. Тий одоо амьдрах чадвар гэдэг маань тэнцэнэ оршин тогтнож те үлдэх тэр чадварыг хэлж байгаа шүү. За юу. Тэгэхээр одоо survive болох гэж бид нар яриад байдаг ч те амьд оршин тогтнож үлдэхийг хамгийн наазахын жишээ нь болохоор өөхөө хэрхэн боловсруулсан бэ гэдгээс шалтгаална. За ихэнх одоо хаана жишээ нь оруулж байгаа вэ гэдгээс шалтгаалдаг. Одоо тий ер нь бол одоо бид нэр хөөх болов өгцөг гэж ярьж байна тий. Тэнд бол харьцангуй өөхийг бутлаж жижигрүүлэх тэр хайснаас нь салгах байдал нь арай жоохон бага явагддаг бол одоо бидний одоо ярьж байгаа ихэнх өөх одоо шилжүүлэн суулгах процедурын бүр дийлэнхийг эзэлдэг одоо 50% хүртэл эзэлдэг одоо процедур бол нөөрлөө өөхийг шилжүүлэн суулгах тийм тэр процедуранд бол ерөөсөө өөхний одоо тусал гэж ярих юм уу одоо молекулын тэр бүтцэн 1.5 нэмэх хасах 0.5 гэсэн сантиметрийн тийм ээ миллиметрийн диаметртэй өөхийг бид нар боловсруулад яг тийм хэмжээний тий диаметртэй өөхөнд туслуудыг бий болгоод тэгээд тэрийгэ нүрлөгөө оруулж өгнө. Тэгсэн тохиолдолд тэнд маань тухайн өөх илүү одоо амьдрах чадвар нь урт илүү одоо нөгөө бидний хүссэн үр дүн маань урт удаан хугацаанд хадгалагдах нөхцөл маань бас бий болдог. Тэгж оруулж чадаагүй өөхнүүд бол ихэвчлэндээ шимэгддэг шүү. Шимэгдлээ гэвэл хэдэн жил эсвэл хэдэн сард тэр бас тухайн одоо өөхний насжилтын байдалтай их холбоотой байдаг. Жишээ нь бид нар ер нь бол нэг 55-аас өмнөх насныханд тийм ээ тэр өөхийг нь өөрийнх нь өөхийг аваад өөрт нь шилжүүлэн суулгахад тийм ээ тэр насны хүмүүсийн өөх бол харьцангуй одоо амьдрах хугацаа нь уртч гэдэг юм уу шимэгдэх процесс нь арай жоохон сар хугацаанд тэ илүү урт хугацаанд явагддаг бол 55-аас дээш насных нь арай жоохон хурдан хугацаанд амархан шимэгчих гээд тэ хийсэн зүйл маань арай нэг жоохон богино хугацаанд үр дүнгээ хадгалаад алга болох жишээтэй байх тохиолдол байна. Бүр одоо 40-оос өмнөх насныханд бол илүү гоё шүү. Ер нь бол хийсэн өөхний 50% бол ер нь л хадгалагдах маягтай 50-аас илүү хувь нь. Тийм. Дунджаар одоо дэлхийн нийтээрээ бид нэр хэрэглэж байгаа энэ одоо өөхнүүдийн тий шимэгдээд бит үлдэх өөх гэж байна тий. Тэрний ерөнхийдөө хэмжээг бол 30% таа гэж ярьдаг. Тий одоо бид нар ч гэсэн эргэн нөгөөд нэг өөхийг давтан хийх шаардлагатай гэж үзээд байдаг нь болохоор тэр л дээ. Ямар ч өөхийг хүнд тэмээ өөрийнх нь ямар ч насны хүмүүсийн өөхийг аваад хийлээ гэсэн тий. Тэнд бол дор хаяжны 30% үлдэгдэл бол өөрт нь дасан зохицоод амьдраад ургаад үлдэх нэ. Энэ нөгөө уучлаарай. Гинтгэл асуулт ороод ирсэн. Хүний өөхийг өөр хүнд шилжүүлнэ гэж байд юм болов уу? Донор болох гэдэг тий. Ер нь за цусан дээр бид нар бол донор гэж ярьдаг тий. Яг уу эмчэнд бол туршиж үзээгүй. Бусад газруудад туршсан эсхийг бол мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол мэдээж тэнд чинь нарийн эдийн тохироо гэж юм байх хэвээр тийм үү? Цусны бүлгийн тохироо, резус факторын тохироо тий. Тэдгээр нөгөө тохироонууд нь үнэхээр тарч ивэл одоо болохгүй зүйл байдаггүй баха. Гэхдээ л хүний бие юм зүйлийг одоо тэнд яхад бид нар доор хаяж хамгийн наандаж нөгөө дархлын урвал гэж нэг зүйл байна тий. Өөр зүйл ороод ирэхэд тэнцээ заавал дархлын урвал өрнжидэг. Энэ миний эдэс биш байна. Энэ гадны юм байгаа дээ штэ тий. Энийг би устгах хэрэгтэй юм байна гэсэн тийм програм үйлчилдэг тийм ээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой ер нь жоохон илүү өрөвсөл явагдах ч байдаг юм уу? Эсвэл магадгүй одоо
амархан шимэгдэж алга болох те эсвэл бүр эсэргээрээ ховилж бугалдаг ч гэх юм уу те тиймэрхүү асуудал үүсэх бол үүсэх. Тэгэхээр сонсогчдоо Хөх Тэнгэр радио өндөр өсгийд подкаст эмэгтэйчүүдийн асуудлаар ярилцдаг. Зарим тохиолдолд бид инээж хөхрөөд энгийн одоо сэдвээр ярилцаад өнгөрдөг. Зарим тохиолдолд баг зэргийн асуудал дэвшүүлж ярилцдаг. Энэ удаа бол ерөөсөө цэвэр эмэгтэйчүүдийн гоо сайхны талаар тэр тусмаа одоо гоо сайхны мэс засалж гэж хэлж болохоор ийм сэдвээр ярилцж байгаа. Мэдээж үзэж байгаа хүмүүсийн хувьд үүнийг дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа, сонирхож байгаа гэдээ маш олон талын үнцэг биднийг харж байгаа. Тэргийн талыг сонирхож байгаа бол яг одоо та үргэлжлүүлээд сонсоорой. Тэгэхээр одоо үндсэн сэдв бол өөх соруулах, эргүүлээ түүнийг биедээ ингээд хийх байхгүй газар нь дүүргэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ биед үнэхээр одоо сөрөг нөлөө байгаа юу? Олон улсад ямар байгаа вэ? Бие сонирхол ямар вэ гэж ерөөсөө туулалт хоёр сонирхож байгаа бүхий л асуултуудаа асуухыг хичээж байгаа юм шүү. За гоё байна гэдэг эмэгтэй хүн болгоны хүсэл. Нэрээ зөвхөн гоё сайхан гадаад үзэмж гэдгсэн чинь энэ гоо сайхан чи гадаад үзэмж зөвхөн биш. Яг гэвэл хүн өөртөө тааламжтай байвал сэтгэл санаанд шууд нөлөөлдөг. Эсвэргээрээ хүн өөртөө тааламжгүй байна гэдэг сэтгэл санаагаар шууд унахын бас шалтгаануудын нэлээд дээгүүрт явдаг шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ чи гоо сайхны хагалгаанд ороод эсвэл зүгээр өөртөө анхаарал тавиад массажинд ороод юу ч хийдэг гэж болно. Гоё болох бол байж болно. Эрүүл байна гэдэг маш чухал. Тэгэхээр өөх соруулаад одоо нөгөө фейлтэн гэдэг штеп бүтлгүүт нь эрсдлүүлсэн ийм тохиолдол байдаггүй. Ер нь одоо та ингэж хийж байгаа тохиолдлуудаас нэрлүүл ингүүл нэг ингэдэг шүү гэж сэрэмжлүүлвэл. За өөх соруулах мэс заслын эрсдэл бол за ер нь л 0.1-ээс 0.8 гэсэн хэмжээтэй ерөнхийдөө эрсдэл тохиолддог гэж үздэг. Тэгэхээр энэ маань ерөөсөө 10 хүн тутмын нэгдэнч бараг тохиолдохгүй зүйл байгаа байхгүй юу? 1000 хүн тутмын нэгдэл тохиолдох боломжтой эрсдэл буюу энэ маань болохоор одоо өөх маань тодорхой хэмжээгээр цус руу тийм ээ цусны судасанд орж бөглөрөл үүсгэх эрсдэл байна. Тий. Мөн одоо тухайн хэсэг газрын цусан хангамжийг маш их өндөр хэмжээтэй даралтайгаар хийснээр тий одоо өөхийг гаднаас шахаж оруулаад тухайн хэсэг газарт цусны тижээлийг олгодог байсан судсыг маш хүчтэйгээр дарж тийм ээ одоо байршснаас болж тэнд магадгүй хүчил гэж юм бас тохиолдох боломжтой байдаг. Буюу тухайн цусан хангамж маань сарнсан асуудал ахна шүү дээ. Тийм зүйл бас мөн халдвар орох тохиолдол байж болно. Гэхдээ энэ мэс заслыг угаасаа эмнэлгийн орчинд хамгийн одоо нарийн стандартыг хангаж ажиллаж байгаа газар л хийгдэн л дээ. Тийм. Тэргүүгээр одоо нэг зүгээр нэг амталт орт ч юм уу тийм ээ зүгээр нэг үүдийн госхны салаа үлддэг вэ гэсэн үг байна. Манай эмэгтэйчүүдээс хамгийн их сонирхож байгаа нь хаанаасаа соруулаад хаанаасаа хийлгэж чинь эсвэл бүр соруулаад хайчиж байгаа ч тохиолдол байна уу? Нөгөө шингээ алтаа. Байна. Шингээ алтаа хаяах тохиолдол байна. Одоо сүүлийн үед бол юм чинь ерөөсө бараг 10 мэс заслын өөх соруулах те иргэн суулгах мэс заслын гэж ярих юм бол 10 мэс заслын за нэг бараг 7-8 орчим тийм ээ нүүрлүгөө иргэн шилжүүлэн суулгаж байгаа асуудал биеийнхээ өөр хэсгээс ахуулаад тийм ээ илүү төлөвтэй хэсгээс ахуулаад нүүрлүгөө боловсруулан суулгаж байгаа магадгүй бүр зорин одоо айхтар илүү төлөвхгүй байсан ч гэсэн бас тодорхой хэмжээгээр өөхөө олборлуулад буцаагаад нүүрэндээ хийлгэх асуудал. Одоо зарим хүмүүсийн хувьд бүр нэг одоо генээсээ удмын ч гэдэг юм уу тийм ээ хит их одоо арга ясны хэлбэр тодорсон туранхай гэдэг юм уу да тийм ээ биеийн жим багтаа улсууд бас байгаад идэг. Тий одоо тэдгэр хүмүүст бол бид нэр өөхийг шилжүүлэн суулгах бас арай л боломгүй болоод идэг л да. Энэ тэндээс нав ихэд өөх байхгүй ч гэдэг юм уу те. Тэр тохиолдолд бид нар жоохон идэж мэрайлж байгаа дэрүүл яд юм бэ гэдэг саналыг хүртэл тавьж явуулдаг. Тий. Тэгээ харлуулж байгаад өөх энэ авах. Эма хичнээн 100% өөх саруулад хийлээ тэндээс 30% нь үлдэндэ гэдэг тий. Тийм бас тооцоолоор явж байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж хүн чинь одоо хувц хунараар бол нүрээ дадалт юу бие дадалж болж байна хэмжиж болж байна. Гэтэл нүүрний хувьд тэр маань яалтчгүй л илэрхийл байж харагдаад түүнийг одоо сэтгэлээр унгаад байгаа бол бид нар тийм арга хэрэглэж байна. Яг нь дүүргэлтийн өөр төрлийн зөндөө арга байна л да тий одоо филлерч үт юм уу эсвэл одоо тарилгууд ч үт юм уу тий тиймэрхүү аргуудаар бас аргалнаа. Эма чи өөх саруулах тухай нэг удаа ч гэсэн бодож үзчихсэн үү? Үзэлгүй яах юм? Би ч одоо нөгөө хаанаас аваад хааш нь хийх юм бэ? Өөхөөс харуулаад өгзгөнд нь гээд байгаа чи ерөөсөн би тоглож хэлээгүй юм биш шүү дээ. Өөрийгөө л яриадсэн юм уу? Яг өөрийгөө ч бишээ өгзгөнд хийлэх сонирхолч бас алга. Гэхдээ л эмэгтэй хүн болгоно сэтгэл зүйн хувьд нь ханддаг юм уу?
Одоо би бол үнэхээр одоо тий өөхний доонор аримтай хүн шүү дээ. Тэг хүмүүс тэрийг хараад ингээл харахад л ингээл нэг юм бомбог хазартай. Уг нь бол эн чинь унган мах гэж байдгүй юм гинлээ шүү дээ. Уг нь би өөртөө ингээд жоохон анхаарал тавьчвал гайгүй болчихвол ахaltaа. Гэтээ өрсөж чадахгүй байгаа. Одоо ингээл өөх саруулах газар байна. Одоо ингээл гоё мой гайл ингээл шилмэл байл түүнийг аваад одоо хаашаагаа чинь тий ингээд хийлгэх сонирхол бол байдаг. Бодож үзэлгүй яах үзчихсэн. Яг энэ шиг ингээд эмгтэй болгоно л бодд юм шиг байна. Би бол яг бодож байгаагүй. Тэгтээ сүүлийн үед нөгөө энэ бүслэхий гиз хаваараа нөгөө таргалаад ирэхээр л бодож хэлсэн дээ. За энэ хэсгийн өөхийг ингэж зовж турж ахаар зүгээр сайхан саруулаад авчиж болтгүй юм бахта. Ер нь тэгвэл нэр энэ ямар үнэтэй гэдэг бол Монголд яат юм бол гэж бодож л байла. За энэ талын яг холбоотой юм чинь дахиад нэг жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Одоо жишээ нь яг одоо туулын тий ярьж байгаачлан залуу байхад байсан би маань одоо байхгүй болоод байна. Одоо энийг эргэж нэг авчирмаар байна гэдэг тий. Энэ бол ерөөсөө ихэнх за 35-аас 55 насны эмэгтэйчүүдэд аягүй их хориглон одоо хүсэж мөрөөддөг тэр зүйл шүү дээ. Гэтэл нөгөө яг эмэгтэйчүүд маань одоо нөгөө нэг төрөх нас тий нөхөрчгүй нас маань явагдаад тий 40 нас их хвчлэн бол нэг 45 нас хүртэл явагдаж байгаа. Энэ хооронд болохоор өмнөх одоо охин байх үеийн хийж гэдэг юм үед залуу байх үеийн тийм ээ хэвэн жим маань өөрчлөгдөө дээшээ доошо болоод тэр нөгөө анхны гоё гойлог байсан бие маань өөрчлөлтсөн байдаг шүү дээ. Тэгээд яг иргэн одоо ирэх эмэгтэйчүүдийн иргэн ирэх одоо үйлчлэгийг бол бид нар mommy make over гэдэг дэлхийд даяараа нэрлсэн байдаг. Ямар mommy make over гэдэг. Ямар сонирхолтой. Тэгэхээр ээжүүдийн яг зүгээр яг утгачлж орчуулах юм бол энэ маань ээжүүдийн иргэн ирэлт. Тий өөрөөр хэлбэл эмэгтэй хүн одоо төрхөөс өмнө ээж болохоос өмнө яг ямар одоо хэлбэр галбартай тий сайхан бүсгүй байсан. Яг тэрнлөөгөө эргэж ирэхийг угаасаа бүх төсдөг. Тэгэхээр тэр одоо тэрэн тусалдаг нэг 3 төрлийн мис засал ерөнхийдөө эмчилгээ маань энд багтдаг л та. Оо за ямар гоё юм. Яг мис заслаар ярих юм бол та одоо жишээ нь бид нар нөгөө нэг хүүхдээ хөхүүлээл тийм ээ. Нөөх мө хөхөө болвол хэвээр нэрээ янз бүр болох юм байдаг шүү дээ. Хэлбэр хэмжээ янз бүр болох хэмжээний хувьд ч гэсэн яг нөгөө анхны хөхүүлэхээс өмнөхтэй сүү орохоос өмнөх үеийн хөх рүү бол очиулах хүсэлтэй. Иргэн ирэх хүсэлтэй байдаг те хөх бол өөрөө. Тий. Хөрөнд тусалж бид нар хөхийг сойх болон дотор нь одоо иргэн дүүргэлтийг бий болгож өгөх. Зарим хүмүүсийн хувьд одоо хөх нь яг хэвэндээ байж чаддаг, зарим нь бол ихэнхдээ л унжилт үүсдэг шүү дээ. Тэгэхээр тэр унжилтыг нь засаж тийм ээ. Яг анхныхын хэлбэр рүү оруулж өгөх мэс засал бас байдаг. Тэр нь болохоор одоо энэ 3 мэс заслын нэг нь аягүй чухал. Эмэгтэйчүүд яг энэ мэс заслыг хийлгэснээрээ 98% нь ер нь бол сэтгэл хангалуун байдаг гэж байгаа. Тэгээд дэлхийн нийтийн судалгаа байна тийм ээ. Харин юуны хувьд дараагийн 2 дахь мэс заслын нь юу гэдэг нь гэхээр нөгөө саяны бид гурав ярьдаг liposuction буюу өөх соруулах ажил. Тэгээ энэ бол их хвчлэн одоо буугалга тий хөвли нуруу тэгээд өвцөг одоо гойны дотор гатан тал гэсэн энэ хэсгүүд бол өртдөг л дөө. Тэгэхээр энэ хэсгүүдийн маань нөгөө одоо их хэмжээтэй хуримтлагдсан хэсгүүдээс бид нэр өөхийг нь соруулж авч өгдөг байна. За тэгээд нөгөө өөхийг нь соруулж авсан өөхөө ёстой өсөх юм бол тий өөх рүүгээ өнөөд нэг хөхүүлээ шалчижсэн байгаа бол тэр хөхөөс эргээх зорилгоор бас хөхөнд бас хийдэг байх нь тийм байна. Өөхийг өгцөг рүүгээ хийлгэж болдог тийм ээ. Тэгээд мэдээж газрын татах хүч бид нэр ийгч байнга л доош нь татаж сарнаж штт. Дэмжүүлж ийн гэсэн үг. Тэгэхээр тэрийг бас тодорхой хэмжээгээр дэмжиж болдог байна. За нөгөөд 3 дахь мэс засал нь болохоор tummy tuck гэж нэрлэдэг. За тэр нь болохоор ерөнхийдөө л нөгөө нэг гиз маань урагшаага их хэмжээтэй томорч сунаад те буцаад одоо хэвийн байдалтай зарим хүмүүс их ортог байхад заримийнх нь орохгүй бие онцлог байж болно шүү дээ те. Тэгээ нөгөө амьдралын одоо итгэвтэй байдал ч гэх юм уу хөдөлгөөний итгэвтэй байдал эсвэл хооллолтын хэв маяг те амьдралын одоо эрүүл хэв маягийг одоо дагаж мөрдөж болохооргүй ч гэдэг юм уу те тохиолдолд нөгөөдөг чи хэвэндээ орохгүй. Тэгэнгүүт мэдээж булчинч өөрчлөгдсөн байна. Тинчээ арьс маань цунсан байна. Арьсан дор хөөх идэм маань хэмжээж бас өөрчлөгдчихсэн байна. Тэрнтэй холбоотой бид нэр хариун гэж зүйл үүсэж байна. Тэс гэж зүйл үүсэж байна. Ихэнх эмэгтэйчүүд бол эмчтэр нь тэр уртлын хэсэгт
ер нь л яг өөртөө чинь төстэй проблемыг хэлж ирдэг. Тэр нь болохоор яг хүүсний доотлын хэсэгт давсагны уртлын хэсгийн өөхийг би өстө яаж чичээгээд арилахгүй байна. Харин тийм юунд ч арилахгүй байна гэдэг. Саруулаад авчмаар санагдана. Тийм тэгэхэд бол бид нар түүнийг саруулж өгнө. Зарим магадгүй жоохон илүү арьс унжилттай байх юм бол мини болон мид эсвэл бүр фул гэсэн хэмжээтэйгээр тийм ээ бүрэн хэмжээтэйгээр харвингийг авч өгөх. Арьсын уу? Арьсыг нь авч өгөх. Унцсан арьсыг. Жимбих юм шиг. Тэгээд энэ 3 мис заслыг ер нь бол Америкийн нэгдсэн улсад бол дунджаар тийм ээ одоо 24 онд хийгдсэн судалгаагаар бол нэг 171 мянга орчим эмэгтэйчүүд хийгдсэн. Тэдний сэтгэл ханамж бол 93-аас 98% байсан гэсэн тийм судалгаа ер нь бас байдаг. Тэгэхээр манай Монголд ч гэсэн энэ маань бас дэлгэрэн түгээд тий одоос нэг 10 гаруй жилийн өмнөөс л ер нь бол илүү хийгддэг болчиход байгаа. Тэгээ сүүлийн 5-6 жил бол илүү дэлгүү хөгжиж байна. Тийм ээ. Тэгээд одоо хөхөө сэргийнгээ харвингаа ахуулаад тэгээд гой нарийнхан бэлхүүстэй болоод тэгээд галбир маань яг нөгөө төрхөөс өмнө их ямар галбирлаг гойлог байлаа тэрэндээ буцаачдаг байна шүү дээ. Нөгөө сүлд фэйсбүүкээс би бас нэг эмэгтэйг харсан л та. Янзын сайхан болчихжээ тэр. Ингээд гарсан. Бүслэгийн ингээд нарийнхан болоод тэгэл ингээд ямар гоё болчихваа. Тийм шүү дээ. Тэр хүн маань одоо 3 хүүхэдтэй лөө. Тийм баха 3 4 мэдээж хүүхэдтэй. Тийм гоё болтол одоо яг ангаах ухаан тусалж ийн гэдэг чинь энэ орчин үеийн бид нарт хичнээн их боломж байгаа юм бэ. Боломж байна. Тэгээ дээрэс нь эрсдлийг хамгийн түрүүнд бит хоёр эмч авчраад ярилцахаар эрсдлийн асуудаг. Тэгээ эрсдлийн хувьд түрүү хэлсэнтэй одоо байхгүй шахуу. За мэдээж өөр сонголт буруу хийж өөр газар очих юм бол өстой юунд ч эрсдэл байгаа. Тэгэхээр чинь эмчээ үйлчлүүлэгч эмэгтэйчүүдээс за эрэгтэйчүүд ч байж болно шүү дээ өөх соруулна гэдэг чинь нэрээ. Тэгэхэд байж боломгүй хүсэл тавьсан хүмүүс байна уу? Одоо хүний толгонд чи янз янзын юм орж ирж шүү дээ. Би мөнгөө төлж байгаа юм чи яаж гэж хэлж магадгүй. Бүр гайхмаар. За байж боломгүй хүсэл гэхээсээ илүү тийм ээ. Маш их одоо цаг хугацаа өөрийн одоо эрүүл мэнд зөндөө олон одоо санхүүч гэх юм уу зүйлүүдийг золиослон байж энэ мэдслийг энэ одоо үйлчлэгийг авсныхаа дараа өөрөө хичээхгүйгээр эргээд 2 жилийн дараа 3 жилийн дараа эргээд яг хаалганд орохоос өмнөх үеих рүүгээ ирчихсэн хүмүүс бас тохиолдох юм байдаг. Харин харамсалтай байдаг. Тийм. Тэгтэл одоо юу гэдгийг тэр хүн чинь уулын тэрийг маш их хүсээд те үнэхээр зориулаад орсон байгаа шүү дээ. Зөндөө хэрсэлтэй агуулад орчин. Тий. Гэтэл тэрэндээ хүрсэн мөртлөө эргээд тэрнийхээ үр дүнг бална гэдэг бол үнэхээр харамсалтай. Тэрнээс биш бүр нэг гаж хүсэл гэдэг юм уу тийм бол харьцангуй гайгүй. За зүгээр нүүрний мэс заслуудын хувьд л хүмүүс арай нэг жоохон илүү хөхний мэс заслын хувьд илүү за манай Монгол эмэгтэйчүүдийн хувьд бас нэг жоохон дутагдaltaй ажиглагдаад байгаа. Эмчийн зүгээр хувьд ажиглагдж байгаа зүйл бол жоохон илүү том хэмжээтэй хөөх хэлхийг хүсэж идэг. Тэр л нэг жоохон гаж юм уу да. За бусд нь бол харцангуй гайгүй шүү. За одоо нэг ингээд би өөхөөс оруулахаар шийдлээ. Тэгээ яваад очихын тулд очихдоо бас мэдээж над чиг айцтай хүмүүс байдаг л хал та. Тэгээд за одоо ханаас наад тэр одоо зүүн яадаг бол яаж авдсан бол унтдсан бол унтдгүй болов гэл айгүй л олон юм бодогдсон доо. Тэгэхээр ер нь ингээд хүн яг одоо за өөхөөс оруулъя гэд шийдээд одоо яваад очихдоо өөрийгөө нэгдүгээрт яаж бэлддэг? Идэж уухаас ахуулаад унтах нойр гэл зөндөл бэлдэх юм хэрэгтэй байдаг бах тий. Байна тий. За хамгийн нэгдүгээрт л болохоор ерөөсөө л бүх хүмүүстэй байж болох хамгийн одоо минимум дээрээ тий. Туранхай байхыг жингээ аваачихыг бид нэр хүсдэг. Тэгээ хэрвээ тэр хүн үнэхээр одоо giant байгаа за би энэс илүү чадахгүй нэ тий. Энэ одоо миний хамгийн туранхай байгаа байдал гэхдээ л нөгөөх нь илүүдэлж байдаг тий. Нөгөөсөн галбиртаа хүрч чадаагүй. За тийм тохиолдолд бол бид нар яалтчгүй. За тэгээ тань тэгвэл одоо бид нар үнэхээр туслая гэдэг. Тий. Тэгэхдээ тэр хүнээ маш сайн одоо унтаж амрах тий дархлын системэл ерөөсөө хэвийн ажиллагаатай байхыг бид нар хүсдэг. Мөн дээрээс нь одоо нөгөөд мэс заслын явцад нөлөөлж болох үе одоо жишээ нь хит их цусыг шингэрүүлэх төрлийн юм хэрэгжилж байгаа бол түүнийгээ бас 7-оос 14 хоногийн хугацааны өмнө
Заавал зөксөгөөрэй гэж зөвлөн тийм ээ. Мэдээж хаалгаал гэдэг бол эрсдэлтэй тэнцэг гэмтэл бол үүсэн шүү дээ. Судасны гэмтэлтэй. Тэгэхээр жижигч бай, томч бай, ер нь судснууд бол тэнцэнээс хэмжээтэй цус бүлэгнэх процесс явагдахгүйгээр асгарна гэдэг бол өөрөө ерөөсөө эрсдэл. Тийм учраас тиймэрхүү эрсдлүүд. За тэгээ мэдээж унтуулгатай мэсцэслэс бүрэн унтуулгатай мэсцэслэл орно гэж байгаа тохиолдолд бол бид нар зайлшгүй амин чухал эрхтнүүд болох уур шиг зөөрөх тийм ээ. Эдгээр одоо тархины үйл ажиллагаач гэдэг юм уу те. Эдгээрийг бол хэвэн байна уугүй юу гэдгийг заавал нэгтлэн. Тэгээд унтуулгын буюу анестезиологч эмчтэй үзүүлж тэдгээр үзүүлэлт маань хэвэн байна уу, энэ хүн маань энэ эрсдлийг даван гарах боломжтой мөгүй юу гэдгийг те нэгтлүүлсний үндсэн дээр бид нар хаалгаа хийсгээ шийддэг. За мэдээж хэсэг газарт нь одоо жижигхэн газар одоо жишээ нь давхар өрөөгөө л үзээ л да те давхар өрөөгөө би соруулаад одоо өөхийг нь соруулаад гой нарийнхын өрөөтэй болчмоор нь штэ ч гэдэг юм уу те энэ л намайг өстө бусад биений хэсэг маань зүг зүгээр хахад давхар өрөө мал намайг одоо болохгүй харагдуулаад байна гэх тохиолдолд бол бид нар давхар өрөөг нь соруулж өгдөг. Энийг бол бид нар заримдаа хүн маань хүсэх юм бол унтуулгатай. За дажгүй би чаднаа гэх юм бол жижиг хэсэг учраас өвдөхүү хэсэг өвдгөл ахтай тий. Дээж өвдөлгүй яах вэ? Тийм. Тэгтээ үрдүн маань айгүй гоё хэлдэг. Аардаг байгаа. Тэгээд орчлоо тий. Орсны дараа бас нилээ өвдөнтэй баг. Яг тэгээд ингэж айсан эмэгтэйчүүд их байдаг тийм үү? Айснасаа болол орж чадахгүй хэдэн жил явлаа гэсэн зөндөө. Одоо яг энэ нөгөөд нэг айх асуудалтай холбоотой бас дахиад нэг юу гарч ирсэн байдаг. Үйлчлэг. За. Тийм. Тэр нь болохоор одоо нөгөө нэг аппаратуудыг ашиглан тухайн хэсэг газруудын өөхний хэмжээг багасгах мөн тарилга эмчилгээг хавсарч хэрэглэх байдлаар месцасал биш. Тэднэрт бол нөгөө даун тайм гэдэг гэртээ одоо заавал ингээд гам барьж байх хугацаа бол богино тий баруун байхгүй шахав. Одоо тэрийг бол ихэвчлэн мини мами make over гэд нэрлэжсэн. Энэ нь бол Япон, Солонгост бол илүү их төлхөө хийгддэг. Тийм одоо юунууд байна, процедурууд байна. Одоо энэ жишээ нь одоо хөхний тийм ээ хэмжээг томруулах гэхэд энэ бол арай л боломжгүй зүйл тийм ээ. Зүгээр хөвлийн өөхийг багасгах тий. Тэр одоо гизний арсыг жоохон татраах гэдэг юм. Тэд нар бол одоо радио фреквенс буюу радио долгионы нэвтрүүлгийг одоо ашиглан өнөөх хайфу гэж нэрлэдэг тий. Ультрасаундыг ашиглан буюу одоо нам тогтомжтой долгионыг ашиглан зарим нь одоо лазерч гэж ярьдагтай арсыг нагшаах лазер эмчилгээг бас хийлгэж болно. Зарим тохиолдолд бас одоо бол крио буюу тий хөлдөөх эмчилгээ гэж бас өөхийг хөлдөөгөө бас түүнийг одоо багасгах тийм эмчилгээнүүд гээл одоо орчин үед бол аппаратын хөгжил бол маш түргэн урдцтай хөгжиж шүү дээ. Аппаратных нь удах уу? Богино хугацаанд дэж үгүй шүү дээ. Одоо нөгөө хамгийн үр дүнтэй бөгөөд эрсдэл өндөртэй ч гэсэн богино хугацаанд тий үр дүн авчирдаг нь бол яалтчгүй л тэр мэсцэслийн аргууд байна. Жохон курсээр нь тий удаа хугацаа шаарддаг нэг дор хаяжд нэг 3 сар 4 сар 5 сар тий ингээд явах эмчилгээнүүд бол эмчилгээний аргууд бол эдгээр одоо нэг осондоо бол гэмтэл бага үүсгэж тий заавал гам барих шаардлагагүйгээр тийм ээ тэр өөхийг хүссэн хэмжээнд нь багасгаж өгч байна. Хүүхнүүд бид нар чинь угаасаа яаруу хүмүүс шүү дээ. Ямар сандал 10 хоногийн дотор 10 кг туурчих дэглэн байна уу гэд нэгнээс асуусаар л байдаг шүү дээ. Яг үнэ. Энэ эмчээ аппарат гэсэн чи туул бас нэг сонирхолтой зөв сэдв хүндсэн юм шиг санагдаад байна. Нүүрэндээ эсвэл одоо биеийнхээ өөхийг багасгахын тулд мэс заслаа боли ерөөсөө мэс сүргэх дургуу гэ тангар гургацсан эмэгтэйчүүд байдаг та. Тийм эмэгтэйчүүдэд нэрээ аппаратаар арьсаа татах, аппаратаар өөхөөс харуулах одоо юу гэдгийг хамгийн эмэг аппаратаар шийдчих энэ арга нь хэр үр дүнтэй байдаг вэ? За энэ арга бол тухайн одоо таирт би сая танилцуулсанчлан Япон, Солонгос улсад илүү их дэлгэрсэн гэж яриад байна. Гэтэл тэдгээр орны эмэгтэйчүүд чинь айгүй амьдралын зөв хэмнэлтэй амьдрэх хүмүүс шүү дээ. Арцсангуу тийм ээ. Зууд дотроо тэр нь бол их зөв зохистой хоолдог тий. Тэгэхээр бол тэгж амар их одоо
хэмжээтэй тархалт бол эднэрт бас үүсэхгүй. Тийм. Тэгэхээр тэднийхээ болоод байгаа байхгүй. Монгол эмэгтэйчүүдийн хувьд болохоор зэрэг магадгүй амьдралын хэв маяг ч гэсэндээ бид нар ч одоо нөгөө нүүдэл судлалын амьдралаасаа дөнгөж суурин амьдрал руу шилжээд удаагүй байжгаад болохоор ч тэр юм уу тий амьдралын хэв маяг ч гэсэнд бүрэн одоо яг эрүүл болж тогтож амжаагүй байгаатай холбоотой эмэгтэйчүүдийн одоо энэ жин ихсэл мэгсэлт бол айгүй огцом дэшээ дошоо хэлбэлцэл өндөртэй явдаг. Тэгээ түүнтэй холбоотой бол яг уу үнэхээр одоо сүүлийн үед бол эмэгтэйчүүд харьцангуй боловсрал одоо дэлхийд даяараа энэ мэдээлэл хангалттай төгж байгаа тийм ээ. Энтэй холбоотойгоос харьцангуй дажгүй болдог болчиход байгаа боловч л ер нь л ихэнх эмэгтэйчүүдэд маань бол яг овер байдлаар буюу их хэмжээний л энэ асуудал мэс засал хэрэгтэй болчихдог. Угаасаа тийм байна л да. За үнэхээр би арьсаа арчлаад бархаа болчлоо шүү. За энэ өөхийг саруулахгүй бол би энийг бүр төвчээр турж хүрэхгүй юм байна гэсэн үедээ л имлэг рүү ялцчгүй хандж байгаа. За хүсэл байна. Эмнэлэг байна. Тэгсэн чинь үнэхээр санхүүгийн асуудал гэж бол сонсож байгаа эмэгтэй хүн болгон 2 гараа өргөө дэмжнэ. Би одоо мөнгөтэй болчвол тэгнэ гэл тэгдэг тий. Тэгтэл ингээд мөнгөний хувьд бол эн чинь хөөрхөн хоримтлал үүсгэж, хөөрхөн хугацаа шаардж орж таарна. Тэгэхээр одоо бусад газруудыг мэдэхгүй энэ жишээ нь таны хариуцж байгаа эмнэлэг тийм ээ үйлчлүүлэгчдэд энэ боломжуудыг олгож байгаа бол сүүлийн үед ч бас нөгөө ZD аппликейшн тэнтэргээл боломжууд байдаг болчих. Одоо л хаашдал эмэгтэйчүүдийн сэдв юм чинь одоо мөнгө ярихгүй өнгөрөөчвөл энэ гурав ч одоо хайшаа амьдралаас тасарсан хүмүүс вэ гэж бодсон шүү дээ. Тэгэлгүй яах вэ тий. За манайх ер нь бол яг бусад эмнэлгүүдтэй харьцуулахад мэдээж одоо үнийн судалгаа гэж байнгын хийдэг тийм ээ маркетинг одоо санхүүгийн алба маань байнга тэрэн дээр ажиллаж байна. Тэгэхээр бол хит өндөр үнэтэй бол биш. Зүгээр бусад орнуудынхтай дундаж үнэлгээтэй байдаг. Бусад орнуудынхтай харьцуулах юм бол Монголд эдгээр мэс засал хамгийн багадаа 5-аас 5 дахин өндөр үнэтэй Монголоос. Гадагшаа явж хэлэх ингээд тий. Одоо Солонгос улсыг яриа л дээ. Тэгэх юм бол тийм үнэтэй. Хятадд гэхэд бол хамгийн багадаа л бид нар 3 дахин илүү өндөр үнээр хэлдэг. Америкт бол 15-аас 20 дахин өндөр үнээр хэлдэг. Бусад Европын улсуудад. Тийм учраас одоо гадаад орноос ч гэсэн манайхыг зорин ирэх үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тэгвэл нөгөө үнэтэй л бол сайн гэдэг ойлголтыг та яаж тайлбарлах вэ? Одоо манад хийж байгаа юм чи яг тэр газрын хийж байгаатай хүрэхгүй дээ гэл эмэгтэйчүүд жиг гэл ярьж байгаа шин. Тэгж байгаа. За тэр бол одоо ер нь л хоцрогдож байгаа л ойлголт юм да. Тий. Яагаад тэгэхээр бид нар чинь одоо жил болгоно л хурал семинарт тий. Нөөх хүчлийн шат маань аль үе шатанда явж байна. Манайх ямар үе шатанда явж байна гээл тийм ээ. Өөрсдийнхөө аль болох тэднэр лөө дөхүүлж одоо хөгжүүлж явж байгаа шүү дээ. Жилээс жилд. Тэгээ сараас сард. Тэгэхээр монголчуудын хувьд бол мэдээж одоо юу гэдгийг худалдан авах чадварт нь бид нар хизээж тохируулахгүйгээр үйлчлэгээнүүд үнэлэхгүй. Тийм. Тэгэхээр үйлчлүүлэгчтэй аль болох ботсон үнэлгээгээ одоо дэлхийн хөгжлийн түвшинд нь ойртуулсан тийм ээ жишгтэйгээр бид нар бол үйлчлэгийг дандаа үзүүлдэг гэсэн үг. Тэгэхээр хоцрогдоод сүйд болоод гिचсэн юм бол одоогор бол байхгүй. Тийм. Юм чинь бол тэгж дүгнэ. Энэ юуны дараа одоо өөх сорволсны дараагаар эрсдэл гэдэг нэг төрөө яриад байсан шүү дээ тий. Эрсдэл гарсан тийм тохиолдол одоо гэд хэлчихвэл болохгүй л ахтай тий. Зүгээр эрсдэл гарах гэдэг маань тий. За ямар тохиолдол болно. Одоо дийлэнхтэй манай яг одоо Монгол улсад гараад идэг эрсдэл бол хөвчлэн шархны хүндрэл. Өөрөөр хэлбэл тэнцээ хитрүүлэн өөлөн авсан тий харвин гэдэг юм уу. Тэр тохиолдолд нөгөө арсны маань хүрэлцээ бага байгаагийн улмаас тэнцээ одоо шархны амсар бүрэн сайн нийлж эдгэрхгүй байх тий тэнд өргөн хэмжээтэй сойров шархлаа үүсэх. За тийм асуудлууд бол бас мэрсэр гардаг. Тэгээд эмч түрүү хэлжсэн шүү дээ. Нэрэл тиймтэй одоо нэг тураах кофе цай гэл зөндөө байдаг шүү дээ. Би хүүхнүүдийн бичснийг уншаалаа. Энийг уучаад уухаа болохоор таргалах уу гэж асуугаад байдгийн. Тэрийг юу ин асуудаг байна гэж боддоо шүү дээ. Мэдээж тэгээ уухаа болол их хідүүл таргална шүү дээ. Тэгээ нөгөө өөхөө саруулчаад шинэ гидснийхээ үхийг саруулаад гоё болчлоо жимби энэ чинь даруулга маруулга зөөхөл ах. Тэгчээд дахиад идүүл тэр гидс чинь арьс чинь сунах юм чинь буцаал суна шүү дээ. Тэг хэлмээр санагдаад яг үнэ. Тий, гэхдээ одоо юу гэдгийг огт
зүгээр юм идж жагаад турж жагаад дараа нь идэж тархлах гэдэг бол энэ бол үнэхээр илүү одоо нөгөөд байсан юм луга тэмүүлж ер нь бие махбод явдаг учраас одоо тархлуулаад нэгэнтээ олон жилийн хугацаанд тогтцсон байсан бол тий тэр маань тураах бэлтгэл хэрэглээд зогсооход эргээл нөгөө тарханыхаа тий мас руу явна. Илүү хурдтай тархална ч гэдэг юм. Гэтэл метастаслаар ахуулсан тийм ээ тэнцээс сорвжил үүсдэг. Сорвжих процессын дундуур тэр өөхний эдээс ургана гэдэг бол бас хэцүү. Бас тийм байдаг. Тэгэхээр харьцангуйгаар одоо яг хөвлийн одоо тэр давсгны уртлисгийг бид нар хавтгай болгоод гоё сорлоо тийм үү. Тэр бол эргэж бас одоо бондгор болтол бол өстө нэрэ биеийн жин тий байгаагаас 2 дахин нэмэгчээш баг тийм хэмжээтэй хүрдэг. Тийм. Тэгэхээр одоо метастаслын аргаар үүсгэсэн гойлгожуулалт эмийн бэлтгэлийн аргаар үүсгэсэн гойлгожуулалтыг бодоход бол хамаагүй илүү үр дүнтэйгээр тэр үр дүнгээ барьж удаан хугацаанд байдаг шүү. Одоо хараханаар хэлвэл арьс мах хоёрыг ингээд яг үнэ тас наалдуулаад идэж байгаа гэсэн үг байна шүү дээ. Одоо ийм метастаслд өөхс оруулах метасталд орсны дараагаар эргэн эмчтэйгээ хандах тийм удаан хугацаанд явах уу эсвэл одоо нэгийг хэлгүүлсэн л бол эргээд тэгээд очих шаардлагагүй болоо явчихсан. Баярлалаа баяртайгээ гаргачихоо гэж. Яа тийм бол. Тэгэлгүй яг одоо манай эмэгчин бол бүх метастаслуудынхаа дараах бол 2 сар хүртэлх хугацаанд бол заавал хянахыг эрмэлздэг хичээдэг тийм ээ. Тухайн хүнээсээ ч гэсэн тодорхой хугацааны одоо эргэж ирж хяналтандаа заавал орохорой гэдэг хүсэлтийг тавьдаг. Мэдээж тухайн хүмүүс мань зарим одоо хүмүүс гадаад орноос ирж орчхол буцаад нисчих тохиолдол байна те. Тэр хүмүүсээ боломжийнхаа хэрээр ядаж 1 сарын хугацаанд нь хяндаг бид нар. Тэгээ хянаж байгаа за та одоо ирж орох гэж байна гэх юм бол заавал сарын хугацаанд хянуулах тэр одоо хугацаатай ирнэ шүү гэдэг шаардлагыг тавьжээч тэр хүн маань нэрээ сарын хугацаанд тодорхой хэмжээний ил аршлыг те бий болгочход за энэс цааш бол дахиад одоо ямар нэгэн байдлаар муудахгүй юм а гэдэг хэмжээнд хүрчээд явуулдаг баг. За насан турштай хяналтанд байх хүмүүс ч бас байна. Тийм үү? Одоо жишээ нөөг шилжүүлэн суулгах метастаслын дараа ер нь дунджаар бол 6 сарын дараа гэхэд нөгөө дүүх маань шимэгдэх ёстой шимэгдээд үлдэх ёстой нь үлдчихдэг. За түүний дараа бид нар дахин 5 дахь 2 дахь удаа хийх ч 3 дахь удаа хийх ч юм уу те хийдэг. Тэр үед бол тухайн хүн маань за окей би нилээ явж байгаад ирлээ гэж зарим бүр 2 жилийн дараа ирэх тохиолдол 3 жилийн дараа ирэх тохиолдол те. Тэгэл ер нь нөгөө үйлчилгээ маань хэрвээ тухайн хүнд таалагдсан үр дүн маань сайхан байсан. Гэхдээ нөгөө дотоо хүчинтэй хугацаанд өнгөрсөн бол тэрийг давтан хийлгэх тохиолдол бол нас туршдаа л үүсэх баг. Тэр нэг хүчинтэй хугацаагаа сая ярьлаа шүү дээ. Би яг бодож ирсэн. Нэг ингээ хийлгчүүл ингээ насан турших юм уу? Эсвэл бол бас нэг 5-аас 10 жил ч юм уу байж байгаа дахиад хийлгэх ёстой байдгийн болов уу? Яа тийм бол. Ерөнхийн нөгөөд хүний бие махбодын бас нэг юу гэж байна. Онцлоггүй чанар гэж юм байна тийм ээ. Тэр чанар гэж зүйл маань одоо тухайн хүн айгүй гоё нүрэндээ өөхөө шилжүүлэн суулгачаад хөөрхөн бомбагаад те залуу төрхөө эргэж олж аваад сайхан байж тал гинтхэн магадгүй би энэ хийсч ирсэн өвчний улмаас ч гэх юм уу те их хэмжээтэйгээр чимд ижилээ алдаад те өвчин зовлонгийн улмаас эргээд жингээ алдах тохиолдол үүсгэхэд бол тэр маань эргээл хамт багсан шүү дээ. Тийм. Тэгэхээр бие махбод нь өөрөө эрүүл байгаад хэвийн эрүүл амьдралынхаа хэмнэлээр явж байгаа тохиолдолд тэнд бол харцсангуй нормал гэдэг. Тийм, харцсангуй нормал гэдэг. Хадгалагдах байдал нь илүү урт удаа хугацаанд. Тийм, ер нь бол тэгээд нэг 2-оос за максимумда нэг 4-5 удаа хийлгэчихэд бол өөх бол нэлээд гоё ингээд тогтоод 10-20 жил явчих шүү. Тийм, тэр болтол манайхан яг давтан хийлгэх гэдгийг л ер нь жоохон үл томсорлох ч гэдэг юм уу хайхрахгүй байвал тэр маань тэгээд богино хугацааны л үрдүнд. Түрүү эмчээ та өөхтөө хэсгээсээ аваад өөхгүй одоо шимэгдээд байгаа хэсэгтээ суулгахад хөхний тухай ярьсан шүү дээ. Одоо миний бодлоор бол хөхийг томруулна гэдэг зүгээр л одоо биедээ таарсан имплант гадны биетийг те ингээл хөхний мэс заслаар хийгээл цаана хийн л гэсэн ойлголттой байгаад байсан. Тэгсэн чинь хөх рүү одоо өөхийг шахна гэхээр энийг жоохон дэлгэрүүлмээр байдаг. Одоо хөхний имплант бол сонсч ирсэнаар хүүхэд төрүүлж болдгоо гэж бас байд юм шиг байгаа юм. Наснаа шалтгаалаад алийг чиглэгдэг юм байдаг юм шиг байгаа. Тэгэхээр хүүхэндөө өөхөө эргүүлээ суулгацсан тохиолдолд тэр эмэгтэйчүүд хүүхэд
дахиад хүүхэд гаргах боломжтой юу? Хүүхэнд мэдээ сүү орно. Тэгээ хүүхдээ хөвгүүлэх боломжтой юу? Ямар тайлбар тэгэлгүй яхаа. За нэг уус уу. За тэгээ энэ хооронд чи ямар сайн мэдлэгтэй юм бэ? Тэрийг хийж болдгоо бас байдаг юм бэ те? Болдог гэсэн. Үгүй туулыг хардаа ингээд асуухан ингэсэн штэ чи би ерөөсөө тэгж боддгоо байсан гэсэн чи насаараа их асуудал багтаа амьдэрсэн хүн шиг санагдаад байгаа юм. Тэгтэл би ч 20 хэдэн наснаасаа эхлээл нөгөө жинтэйгээ тэмцсэн хүн чи одоо юу эсийг бодох вэ? За уучлаарай. Тэгэхээр энд нэг юм байна. Хөх одоо томруулах мэс засал буй тийм ээ, хөх сэргийх мэс засал маань дотроо одоо хоёр төрлийн мэс заслыг ерөнхийд агуулдаг. Нэг нь л болохоор хөхийг сойх мэс засалтай хамт тэрийг сэргийх. Нөгөөх нь л болохоор сойхгүйгээр байгаа хэлбэр нь ерөнхийдөө дэжгүй боловч тийм ээ, унжилт жоохон үүссэн, эсвэл тодорхой агуулмж нь буурсан. За тэр тохиолдолд бид нар зөвхөн имплантыг буюу суулгацыг хийгээд эсвэл өөхийг хийж дүүргэж өгөөд орхиход тэр бол хөхүүлэхэд ямар нэгэн асуудал үүсэв. Учир нь бид нар тэрэнд хөхний одоо тэр булчирхаануудыг огт гэмтээхгүйгээр тэр мэсцлийг хийдэг. Тэр маань одоо сүүний сувгийг ч гэмтээхгүй тий хөхний одоо булчирхаануудын үйл ажиллагаанд ямар нэгэн сөргөнлөө үзүүлэхгүй, сүүний найрлаганд өөрчлөлт орохгүй. Тий сүүний найрлаганд ямар нэгэн өөрчлөлт бас орохгүй тийм ээ. За тэгээд тэр булчирхайн араар зөвлөгдөх нь араар нэг бол суулгадаг, нэг бол бүр тэрний ард орших булчингийн цээжний булчингийн дундуур суулгадаг байхгүй. Тэгэхээр энэ процедур маань зөвхөн одоо enhancement буюу томруулах мэс засал бол тийм ээ. Эргэн хэлбэрчүүлэх буюу томруулах мэс засал маань бол хөхний сүүний булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байна. Харин нөгөө нэг бүр ингээд нэлийн том болоос унчихсан тийм хөхүүлээд шамбийчихсан тэнд бүр өстө нэрээ эвхэд хийдэг гэж ярьдаг шүү дээ. Тийм болчихсон тохиолдолд бид нар тэр нөө сунсаа ирсэн тодорхой хэмжээгээр багасгахгүй болтгоо. Нөгөөд дүүргэгч бодисоо тийм хийлээ гэхэд зүйлээ хийлээ гэхэд нөгөөх маа тэр доор л том юм болох нь үгүй юу гэдэг асуудал үүсэх гэдэг шүү дээ. Тийм учраас бид нар сойхоос өөр арга байхгүй. Сойлтыг хийхэд тэнцээ хөхний толгойг ер нь ихэвчлэн тойрсон байдлаар одоо ареола гэж нэрлэдэг нөсөө тиск байна тий. Хөхний нөсөө тисгийн яг одоо ирэмгээр бид нэр зүслэгийг хийгээд тэгээд доод болон хөндлөн хэмжээсээр босоо болон хөндлөн хэмжээсээр түүнийг болвол ингэж багсгаж өгдөг. Тийм. Тэгэхээр тэр мэс заслыг хийж байгаа тохиолдолд бол яалтж байхгүй нөгөө сүүний булчирхайн одоо суугнуудын хэсэгт бол зүслэг бас тодорхой хэмжээгээр хүртэх магадлал өндөртэй. Тэгэхээр энэ дээр бол бид нар их хвчлэн одоо та дахиж төрөхгүй юу? Дахиж хүүхдээ өгөхөр хооллохгүй тийм одоо төлөвлөгөөнд нь жирэмслэх процесс байхгүй болсон тохиолдолд бид нар энэ мэсцлэгт нь хийж өгдөг хань шүү дээ. Тэрнээс биш одоо яг хөхүүлэх гэж байгаа хүмүүст бол төдийлэн айхтар энэ мэсцлэг хийх нь бол эрсдэлтэй. Тийм. Энд бас их учиртай юм шүү дээ. Үнэхээр учиртай юм байна. Гой олчигээл гүүж очивол тий энийг хийлгийгээл дураараа юм гэж юусоо байхгүй нэ шүү. Тэгэхээр яг тэр мэсцлийг хийхдээ ч гэсэн хэрвээ дараа нь дахиад төрнө гэж бодож байгаа бол татгалзах хэрэгтэй байна. Хөхөө нөгөө өөхөөс харуулсан юмгаа хөх рүүгээ шахахаар яах вэ? Юм аа юу. Өөхөө хөх рүүгээ шахуулахаар яах вэ? Нарын орон зайг л өргөж гэсэн. Тэр тэгээ бас л нөгөө хүний биеийн чандраа шалтгаалаад хэдэн жил тогтхоогүй юу гэдэг ингээд явуулах юм шүү дээ. Дунджаар нэг 3 удаа хийх хамгийн найдварт. Тэгээ гоё тогтцсон. Нэг удаа ингээд нэг удаа хийх гэдэг бол эргээл жоохон шимэгдэн шүү. Тэгэд өөрөө туранхаа бол өөх байхгүй гэсэн үг шүү дээ тий. Бүх рүүгээ хийх өөх байхгүй. Одоогийн байдлаар донор болохгүй байгаа юм чинь ингээд одоо таргалж жагаад соруулаад аваад хийгээд андерматал болох юм байна. Гэхдээ тэр бас асуудал шүү дээ. Тархлан гэдэг чинь өөрөө тэр амьдралын юм аяга эвдэн дээрээс нь одоо бие махбод тэр тархалтай нь холбоотой одоо цусны дах сахарын зохицуулга маань өөрчлөгдөн гэх тий. Зөндөө хэрэгслүүд бий болно шүү дээ. Одоо нөгөө суулгацсан хиймэл суулгацууд хөгжсөн. Хөгжсөн. Одоо бүгдийг хийн те. Одоо бол ирүү байна. Ирүү бас айгүй олон хүмүүс байдаг ш те. Давхар ирүү. Давхар ирүүг саруулахад ерөөсөө хамгийн амархан нь ах те. Гайгүй юу? Амархан. Тэд нартай харьцуулахад бол амархан. Хамгийн амархан те. Тийм тэгээд удаан завхгүйгээр гэх. Уучлаарай. Ихэвчлэн нөгөө жоохон айдас талаасаа яриад байна тий би тийм байна. Тий давхар ирүүч гэсэн бид нар мэс заслын бус аргаар бас арилгах боломжтой. Жижиг хэсэг учраас тэр чинь харин тэр одоо хэсгийн
аргуудад бол мисийн бус аргуудад айгүй хөрхөө үр дүнтэй харилцдаг шүү. Тэгээд дараа нь дахиж орох 2 дахь тавтан гэж байх уу? 2 дахь тавтан Эрүүн дээр. За мисийн бус арга бол 2 дахь орох нөхцөл амархан үүсгэж байдаг. Тийм мисийн арга бол харьцангуй бага. Гэтэл бас нөгөө түн маань тий биеийнхээ массыг бууруулж чадахгүй бол хэцүү шүү дээ тий. Мөн яг одоо давхар ирүүн дээр бол давхар ирүүний одоо байрлалыг харах юм бол жинхэнэ доошоогоо илүү тий унжих магадaltaй. Газрын татах хүч рүүгээ унжих магадaltaй. Тэгэхээр энийг бол бид нар яг тэр давхар ирүү саруулах мис заслын дараа ч байна уу эсвэл тэр давхар ирүү багасгах тий мисийн бус аргуудын дараа ч гэсэн байнга сойлтыг хэрэглүүлдэг. Тэр сойлт нь болохоор газрын татах хүчний эсрэг учраас өнөөх бидний хүсэж байгаа үр дүн илүү сайн удаан хугацаанд хадгалагдахад маань тусалдаг. За чи би бас гоё бодоод суугаад хэлээ. Гоё болоод ийм зөөлөн махтай ийм өөх их байдаг хэсэг бас удаан байх эсрэгээрээ гэж бодоод байна. Тэр хөх энтертэй ер нь төстэй хахад нэлээд хүнд байх. За одоо биш үү нэг ийм юм ер нь бол дэлхийд дахна манай ангаах ухааны тий одоо мэдээж нөгөө нэг бодоод бодын шир дөрөв гэдэг шиг тий тийм одоо үр дүнд хүрж байгаа байхгүй. Тэрний юу вэ гэхэлэр ерөөсөө булчингийн масс өөхний масс тий тэр одоо эрдэс бодисын хэмжээ эдэр чи ерөөсөө ийм өндөртэй, ийм нарийн тогтцтой те, ийм одоо биеийн пропорцтой гэсэн үг те. Ийм хүнд, ийм хэмжээтэй байвал энэ хүн эрүүл байх боломжтой юм аа. Гэдэг тийм юмыг нь бүр одоо тогтоодог зөндөө олон электрон жингүүд байна дижитал те, логод өгч гисэн мундаг тооцоолууд бол зөндөө гардаг болсон шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л бид нар ерөөсөө тэрэндээ жил болгон л үзүүлж явах хэрэгтэй. Тэрийг тодорхойлж явах хэрэгтэй. Тэгэхэд одоо тэр урчин сэргийлэх хүслийн төвүүд байна тий. Тэдэр маань бол бүх тэр шинжилгээнүүд гэхээс илүү тусны шинжилгээ, зүрхний шинжилгээ тэднэр гэхээс илүү ерөөсөө л одоо орчин үед бол үндсэн суур body index гэж юм байна тий. Биеийн жингийн индекс гэж зүйл байгаа. Тэр пропорц харьцаануудыг бүгднийг гаргаад за таны одоо биеийн дээд хэсэгт тэдийн хэмжээний өөх байна. Булчингийн масс чинь тэдийн хэмжээний дутагдaltaй байна. Хөвлийн хэсэгт тийм байна, төвийн хэсэгтээ. За дотор өөхний хэмжээ чинь тийм байна, гадар өөхний чинь хэмжээ тийм байна. Хүлийн хэсэгт булчингийн масс дутагдaltaй байна гэдэг юм тий. Тэд нар ч бүгдийг тодорхойлдог болчих. Тэгэхээр тэрийгэ тодорхойлуулж үзчихээд тий. За үнэхээр энэ төвийн хэсэг болох хөвлийн орчимд бидний өөх үнэхээр гаднаач илүүдэлтэй, дотрооч илүүдэлтэй байна гэх юм бол бид нар эрүүлэр хоол зохицуулгыг чинь, хоол зүйчим чинь зөвлөд өгчдөг. Тэгснээрээ та за өнөөх тавган дээр бид нар хоолоо ингээл тавглаад иддэг гэх юм бол тий. Тавганы маань 100% хоолны тэдэн хувь нь хүнсний ногоо. Тий. Өнөөд начрт ногоонууд илүү, урлаг ногоонууд илүү. Харин тэдэн хувьд нь мах. Өнөөх уургийнхаа шинэ төвчлийг тэр махнаас авъя. Нөгөөх нь баг хэсэг нь бол нүрс ус. Тий. Нүрс ус хэрэггүй биш хэрэгтэй. Гэхдээ тохирох хэмжээгээр хэрэгтэй. Тий. Тэдэн нэгжээр бол одоо нэгжээр хэмжигтэй явчихдаг нүрс ус. Тухайн хүний одоо тэр үзүүлэлтүүдийг нь хараад анализ хийнгүүт цаанаасаа за энэ хүндтэй сайндаа л 2 нэгж нүрс ус хэрэгтэй шүү. Тэрнээс хитрэх юм бол нөгөөх маань шууд цусанд оронгууд инсулин маань тий өөхлөө зөөвөрлөгдөх тий инсулины маань асуудал байгаа учраас тий шууд өөхний хэсэг рүү зөөвөрлөгдөд очиод өөхний маань массыг нэмчин шүү гэдэг тооцоолол байдаг. Тэгэхээр ерөөсөө бид нар энэ дээр одоо аюул сайн ач холбогдол өгөх хэрэгтэй. Та одоо Японд ч очно уу, Солонгост ч очно уу те, Америк, Европт ч очно уу. Ерөөсөө тэр газруудад та бүтэн шинжилгээ хийлгийгээ гэх юм бол танд ерөөсөө энэ үзүүлэлтийг л маш сайн ойлгуулахыг хичээн тэр газрууд. Тийм Монголд ч гэсэн одоо тэгээд эхэлж гисэн байна. Тийм одоо тэр нуурат төв гэж юм тийм үү. Одоо бусад бүх эмнэлгүүд дээр бас энэ төвүүд ажилладаг болсон. Эдгээр маань ерөөсөө л энэ үзүүлэлтийг барьдаг болсон байна. Тэгээ бүгдээрээ хоол зүйч эмч нартай болсон. Тэнд зүрхний цахилгаан бичлэг сонирн байх мах. Нёор сонирн биш. Яагаад гэвэл таны тэр биеийн ерөнхий үзүүлэлтэл тэр одоо биеийн зөв харьцаа нүүрс устэй шимтгийлийн харьцаа чинь зөв эрүүл болоод эхлэх юм бол тэр бүх тоглолтоо чинь засагдах байхгүй. Ерөөсөө тэр
тархины үйл ажиллагаа муу байна, судас хатууралтай байна гэх юм бол цусны дах холестерины хэмжээ тэгэл ихсэн гэдэг те дандаа. Тэгэхээр таны тэр одоо авч байгаа нүүрс ус уураг өнөөх одоо шимтгийлэлт бүтцүүд чинь те өөх тосны хэмжээ жоох ихсэн байгаа юм шүү гэдэг асуудал. Тийм бол тэрийгээ цуснаа хэвэн байлгахын тулд ийм бүтцтэй хоолыг тай дээр гэдэг зөвлөгөө өгдөг Зөв. Одоо тэгээд асуудлууд бол цаашаа үргэлжлээд нэлээд явах нь. Тэгэхээр өнөөдрийн сэдв эмэгтэйчүүдийн гоо сайхан тэр дундаа өөхөө саруулаад хаях биш. Одоо байх ёстой газарт нь ингэж шингээх тухай ярилцж байгаа. Тэгсэн бодоод сууж исэн чинь эмэгтэй хүмүүсийн биеийн онцлог ингээд тис өөрөдөг штэ. Одоо би жишээ нь жоохон жин нэмээд ирэхээр л миний ингээд хацар руу ороод гуй руу ороод явцдаг. Туул жишээ нь ингээд гидсгээл ингээд ярьж байгаа ингээд онцлогуд нүүр. Тэгсэн чинь биеийн ингээд байдал нүүр. Одоо би ингээд өөх байлаа гэхэд миний өөх нэлцгай юм шиг надад санагдал. Зарим хүмүүс нэг юм чилгэр те биетэй тэгсэн хэрнээ тархан байдаг штэ хатуу. Тэгэхээр ийм эмэгтэйчүүд сонсож байгаа. Заавал би ингээд зөөлөн нэлцгай биетэй юм чи өөхөөс харуулад аль нэг газар хийлгсэн чинь юугүй ингээд нэг жил хүрэхгүй шимэгдээ талга болчвол яана гэж бодож байгаа эмэгтэйчүүд байж бол. Тэртэй хамаатай юу? Илүү хатуу биетэй хүний өөх нь хатуу байгаад удаан шимэгдэнэ гэсэн юм байх. Зүгээр миний сонирхол байна уу? Яг уу энэний цаад одоо эм чинь юу гэж ойлгож байна вэ гэхээр одоо хэр их ямар төрлийн өөх маань тийм хэр удаан байх вэ? Хэр удаан хугацаанд үр дүнгээ бас бодоод байна үр дүнгээ хадгалах вэ гэдэг асуудал юм тий. Тэгэхээр энэ дээр бол за ямар ч одоо өөхтэй онцлогтой хүн байж болно. Одоо эмчин төрөнүүд нас аягүй чухал юм аа гэлсэн тий. Бодисын солилцооны эрчим буурах тусмаа тэнцээ өөхний чанар мууддаг. Тий. Тэгэхээр өөхний чанар муудсан өөхний чанартай хүний өөхийг аваад жилжүүлэн суулгахад бол эргээд амархан богино хугацаанд алга болдог гэсэн тийм. Мөн биеийн аль хэсгээс тэмээ авагдахаас шалтгаалаад тэр өөх маань бас илүү удаан тогтцтой байх. Чүд бас жоохон удаан хугацаанд байх асуудал бас яригдана. Одоо тэрэн дээр жишээ нь нурууны болон тий нурууны хэсгийн өөх мөн кальпи гэж ярьдаг тий гуйны гадна хэсгийн өөх. За энэ хэсгүүдийн өөх бол харьцангуй нэгт одоо байдалтай. Одоо уг нь байж байгаа гуйн дээр байх нь бол чанаргүй шүү дээ. Урдаа алгалаас ихэр болтгүй. Соруулаад ихэр чанартай болчдөг бас. Тэгэнгүүт тэдгээр өөхнүүдийн тогтоц ерөнхийдөө олон улсын судалгаан дээр бол арай илүү тогтцтой юм аа гэдэг бас судалгаа байдгийг шүү. Зүгээр дийлэнх дэлхийд даяараа бас дийлэнх эмэгтэйчүүд ханаасаа илүү ахуулахыг хүсдэг гэвэл гэвэл яг хэвлийн өмнөд хэсгийн л энэ өөхнөөс илүү ахуулахыг хүсдэг. Учир нь одоо ингээл тэрхүү татаад өмссөн ч л хуваагтаал чургалч байл. Өмд ингээд цахилгаанд татсан ч хэл нөгөөдх нь бондоогоол те. Ерөөсөө болдоггүй шүү дээ. Би задаач болов. Тий задаач. Би яам шиг л юм явж байна. Тийм болохоор яг энэ хэсгээс л их дийлэнх одоо процедуруудын үед бол авагдах гэдэг. Тий. Зүгээр яг зориод үнэндээ яг зориод тийм ээ. Тэр нөгөө нуруу болон кальпийскийн өөхнөөс авч их юм бол энэ бас арай илүү бас чанартай өөх байдаг шүү. Нэгэнтэй л ингээд гоё болох гээд цаг заваа, айцаа даван тулж байгаа юм чинь те. Бүх мэдээлэлээ сайхан нэгтлэх хэрэгтэй л гэж бодод зөв. Төрөө нөгөө нас ирсэн шүү дээ те. Тэгэхээр хамгийн тохиромжтой нас нь хэдэн нас гэж үзэж байгаа билээ. Тий, өөх шилжүүлсэн суулгах. Ер нь бол яг тохиромжтой нас 35-аас 55 нас. 55. Тий. Тэрнээс доош настай байж болно. Байж болох уу тий? 20 эдтэй охтууд ингээл би өөхөөс оруулах эргэл одоо яах вэ? Яг 20 эдтэй ер нь бол нэг 28-аас дээш насныхан л илүү байдаг тий. Яг одоо практик дээр буюу амьдрал дээр тийм ээ 28 наснаас хойш л хүний арьс илүү сулардаг. Тэнд ер нь зөөлөн эдийн шимэгдэл гэж процесс явагдаж эхэлдэг. Тэгэхээр та бүгд ер нь ажиллаж байгаа бол тийм ер нь 35-аас дээшээ насны хүмүүст л илүү хонхор ёнхор бүтцүүд тодорхой дээрээс гэрлөхгүй цүүдрүүд бий болох тийм асуудлууд яригдчихэдэг. Тэгэхээр л энэ чинь ерөөсөө тэнд байгаа гавлын ясны шимэгдэл гэж зүйл. За одоо хүн бүхэлдсэн баг. Саяхан нэг тоо баримт явж байсан шүү дээ. Эмэгтэй хүн нэг төрөхт те нэг удаагийн жирэмслэлт явагдаад өнгөрөхөд 11 жил хөгшрөх дайны хэмжээний шимтгийл тэр хөгжүүлэлтийн процесс нь явагддаг. Шимтгийл нь муудаж. Тийм. Тэгэхээр л бид нар чинь те ямар их одоо зүйлээ золиослж тийм шүү. Үр
хүүхдүүдээ бий болгох юм тий. Өөрөөсөө үүсгэж хүн бий болгож байгаа юм чи тий. Тийм бэ гэдэг асуудал тий. Тэгээд энэний чинь одоо уулын нэрчүүдтэй хандаад хэлэхэд бол тий бүхэл бүтэн таныг хувилсан байна. Тэр хүн 11 жилийнхэн тий шимт хижээл тэр залуугаа үзэсгэлэнгээ ген тийш тий. Тэгэхээр ирчүүд бол бодох ёстой шүү дээ. Бодоосай. Тийм бодоосай та нар Цаая. Тэ таны тэр гой сайхан дурлаад аваад суусан бүсгүй таны үр өдмийг бий болгохын тулд тий тийм их зүйлийг яасан байхад та эргээгээ тэр хүнийг мами мейковерт оруулахдаа тий сэтгэлтэй байгаасай тий дэмждэг байгаасай тий танд ч гэсэн гоё штэ буцаад яг тийм гоё их нэртэйгээ тий хамтдаа ингээд байна гэдэг бол тий Гурлаа сая мэрэгжлийн талаас нь өг соруулахад эрсдэл юу авах уу гэж нэлээд татаж хангаасан. Тэгсэн чинь нэрээ юм чи одоо танаа имлэг дээр бөөн шийдвэрийг гаргаад мөнгөө цуглуулаад хөөрхий атгацсан. Айцаа давал би гоё юуландаа гэл эмэгтэйчүүд яг ингэж очиж байгаа. Тэгсэн чинь ганцаараа ирж байгаа нэх байна уу? Охтуудаа хүүхдүүдэд дагуулж ирж гин үү? Нөхрөө дагуулж ирж гин үү? Хоорондоо юу ярьж яхахын сэтгэл зүйн нэр ямар байдаг вэ? Нөхөр дэмжихгүй бол бас л хэцүү дээ. за ер нь бол за 100-ны за нэг 40 юм уу те 40% нь болвол нөхөртөг ирдэг. Тий нөхөр нь тодорхой хэмжээгээр дэмжсэн зөвшөөрсөн. За үлдсэн 60% нь болвол ер нь л хагас те за яг хагас дэмжлэгтэй явж байгаа хүмүүс болвол нэг бараг л дахиад 40%. За үлдсэн 20% бол нууцаар. Яна хэцүү шүү дээ. Одоо нуугдахыг харахгүй юм болоод гарна. Тэгэл нөхрийгөө өстэй гадагшаа хавцаагаар нь хөдөө хавцаагаар нь бэстэ эрэхт нь одоо өнгөрсөн гэл сууч. Буцаах боломжгүй. Одоо тэгээд үгүй тэгээ эдгэрэлт явагдаад эдгрээд ирэхэд хүлэмжшэрчл таарна шүү дээ. Гэт ингээд тийм тохиолдлууд бол зөндөө гардаг. Тийм байна. Тэгвэл хүрээд ирсэн хүмүүсээс би танд бол хийх боломжгүй юм байна. Өөх соруулах боломжгүй гэж буцаах тохиолдол байдгүй. Ямар хүмүүсийг буцаах вэ? Одоо яг энэ зөвшөөрөл авч чадаагүй хүмүүсийг ихэвчлэн. Тийм намын дээрээс нь нөгөө эн чинь бас гэр бүлийн доктортой харилцаа байх уугүй юу те гэр бүл бүрэн бүтэн байх уугүй юу гэдэг төртөл нөлөөлөх шалтгаан болж болно шүү дээ. Тийм тэгэхээр гэр бүл бол бүхнээс ирэх юм шүү дээ. Тийм тэд нарт дахиад бодоод үзээч те бид нар бол бас ингээд эргээд хариуцлага өөрж байгаа хүмүүстэй. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн асуудал гарахгүй байхад туслах үүднээс тийм бас шийдвэр гаргах үе байна. Түүнээс ингээд биеинд нь ямар нэг асуудал байна гэж байх уу? Одоо хоёрдугаар шалтгаан. За. Тийм хоёрдугаар шалтгаан бол эрүүл мэндийн шалтгаан байна. Одоо жишээ нь унтуулга хийхэд тийм ээ. Бүрэн наркотиктэй амьд цэцлийг хийхэд тухайн хүний одоо зүрх судасны систем болохгүй юм байна. Хямдалтай юм байна тий. Хаалганы явцад тэр эрсдлийг давхааргүй юм байна. Уушгины магадгүй одоо хуучин сүрийн эмрэгээр гүн гүнзгий өвдөжсэн шарах сорвтой тий. Мис засалд орж ирсэн эрсдлүүдтэй хүмүүст бас тухайн яг мэрэгжлийнх нь эмчийнх нь нарийн мэрэгжлийн эмчийнх нь одоо зөвлөмжийг заавал авч ирсэн тохиолдолд бид нар тэргүй өөрөө дураараа бас болон бүтэн гэдэг юм бол бид нар орохгүй. За дээрэс нь одоо суур архаг өвчнөд одоо жишээ нь сахар тий чихрийн шиж өвч. За эдгээр хүмүүст болвол хийхэд эргээд эрсдэл процедурын явцад үүсэх эрсдэл бол эхний хоёр өвчний үед иж болтой. Дараа нь эдгэрэх явцад нөлөөлөх эргээд хэвийн байдал үүсэх тэрнээс илүү исэн эрсдэл үүсэх тий эмгэг бол хэцүү. Ер нь сахартай хүмүүст бол бодис солилцооны эрчим ерсэн хэд дахин удаашрч гисэн. Тэр захын эргэтэнд очих бид нар бол дандаа захад имиж байгаа шүү дээ. Хэвлийн өндөрөө нэвтрэхгүй, өвчнгийн тогтолцоо гэмтэхгүй тий. Ингээ хийж яхад тэр нөгөө одоо нааталт арьсан дээр ирэх, өөхийд дээр ирэх те зөөлийд дээр ирэх захын цусан хангамжигддаг зүйл. Тэд нар ч дандаа л нарийсч ирсэн те нарийнхан хэлгсэн судсаар явж байгаа тэжээлүүд. Тэдний маань хурд байхгүй болсон. Гадна талд шарах үүсгээ тэр нь мөд идэхэ болцсон. Тэ бид нарт тийм том шарах үүсгэн шүү дээ. Гэтэл тэрийг маань эргэж идэвхрүүлэх боломж байхгүй болсон. За магадгүй бас зарим хүмүүст шарах одоо анихгүй удах асуудал архаг нууц халдварууд одоо жишээл мөөгөнцрийн халдвар. Энэ бол манай практикт бол тохиолдож ирсэн зүйл. Мөөгөнцөр гэдэг халдвартай тэрийг өөрөө мэдэхгүй бид нар ч одоо бас анзаарахгүй. Тэгээд нөгөө бидний нянгийн ургалын шинжилгээгээл өгдөг те. Гэтэл тэрнгээр ерөөсөө юуж гарахгүй гаддаг. Гэтэл цаагаараа тийм
одоо халдварт тэгээ явждаг ч гэдэг юм те. Тийм тохиолдлуудад бас бид нар маш сайн шинжилж ажил орох хэрэгтэй. Ийм олон шалтгаанууд. Тийм байна. Миний асууж байгаа асуулт бүр нэг хөндлөн гэдэг юм уу? Яагаад би ингэж бодсон гэхээр Соко амчиг ирээд кофе уух уу гэтгсэн чинь үгүй кофе уудгүй юу гар салгална гэхээр би юу илээ гэж бодоод бид нар ч гэсэн нэр өглөө эфирт гарч байгаа 5 цагаас хойш кофего хэтрүүлэхээр ингээд сүлдө бүр ингээд салгалдаг шүү. Тэгсэн чинь мис засалч мэрэгчлийг сонгосон хүн өөрөө хариуцлагатай байх ёстой гэлөө нэг тэгж нэг ярьжсэн да. Тэгэхээр та мис засалж байхын тулд хариуцлагатай байхын тулд өдөр тутамдаа хэрэгжүүлдэг дадлаасаа яривал надад сонирхолтой санагдаад эмэгтэйчүүд тэгж одоо бодож исэн болов би сонсоод юу лээ гэж бодсон. За эмчийн хийдэг мис засал бол ерөөсөн миллиметр дотор хэмжээнд дээр алдаа үүсгэх эрсдэлтэй. Тэгэхээр тийм нарийн одоо хэмжээс дээр ажилладаг хүний тий одоо хүрэх хурц тэр хөдөлгөөний байдал бол айгүй нэгтэн байх хэрэгтэй болж таардаг. За тийм учраас одоо би хамгийн наацхан хоолойгоо өвдөхгүй хичээнэ. Тийм ээ? Үе мөчний өрөвслийг сэргийл. Тэнд ер нь бол хоолойны өвчтөй хүмүүст мис заслын эмчнэр байх тохиолдолд ингээд гараа урагшин сунгаад ингээд л гарна гэж чичээдэг. Тийм тэнд чинь бид нар чичрэх хөдөлгөөнийг бол маш одоо дээд хэмжээнд хянах хэрэгтэй байхгүй. За наазах нь мис заслын өмнөх өдөр одоо алкоголын хэрэглээ байх юм бол тэр одоо тухайн өдөр битгий хэлбэр өмнөх өдөр нь байхдаа л бид нарыг бас гарч ичдэг. Мөн одоо энэ хэрэглэж байгаа энэ кофе гэлдэг чинь энэ бол бас л хөдөлгөөнд нөлөө үзэл. Гих мэт зүрхний ритм тэр цохилтыг маань өөрчлөөд шүү дээ. Тэгээд гих мэтчлэн тийм учраас эмчийн хувьд бол аль болох мис заслуудтай өдрүүдэд ажлын өдрүүдэд бол алкоголын хэрэглээ болон одоо энэ кофе цайны хэрэглээг бол бас нэлээд хянуур хэрэглэдэг. Тэгээд ч кофе цай хэрэглэхгүй байхыг хүсдэг. Энэ маань нөгөө утгаараа яг уу сайн гээл үр дүнгуудыг айгүй их танилцуулж байна л. Гэхдээ л цаанаа энэ маань кофеин агуулж байна. Ерөөсөө юу агуулж байгаа вэ гэдгээс шалтгаалаад бид нар ямар үр дүн цааталт нь side effect буюу гаш нөлөө байгаа вэ гэдгээ бодож юмудаа хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр кофе цай гэдэг зүйлүүд маань дандаа л кофеин агуулж байгаа учраас тэнцээ донтох асуудал үүсэж байна. Тэр зүйл тэнд очиж төв мэдрэлийн системийг цочроож гэсэн үг шүү дээ. Сэргээх юм уу эсвэл дарангуйлах үйлчлэгээ үзүүлж аж бид нар нэг бол тайвшир нэг бол сэргэнэ. За тэгэхээр тийм зүйлээс хамааралтай болсон хүн бол бас л хэцүү шүү дээ. Кофего нэг бол ууд сэргэхгүй золоо тэнцээ бүр мис засал маань олигтой маневртэй сэтгэн бодох ур чадвар маань гарахгүй байх жишээ. Тийм тэгэхээр ер нь иймэрхүү одоо хор зуршлуудаас одоо хор зуршилтаа орох юм уу мэдэхгүй л байна гэхдээ ядчихсан татгалцсан. Та ирсэн үйлчлүүлэгчтэй эмэгтэйчүүдээ одоо зүгээр найзын хувьд гэдэг юм уу хүний хувьд нэг өрөвтчихсэн тохиолдол байдгүй. Энэ эмэгтэй хүсэл нь уг нь ингээд байдаг. Гэтэл ингээ боломж нь юм байхгүй байгаа дандаа ч гэдэг юм. Одоо юу гэдгийг тийм тохиолдол байх уу? Байна. Энэ сэтгэхгүй эмчт нь бүр анх эмч болж байх үеэс л суудсан байдаг. Би чинь одоо 1-р эмнэлгийн эрсдэнтийг төгсөжсэн. Тийм. Тэгэхээр 1-р эмнэлэгт сурч боловсрч байх өнөөх жинхэнэ анхны одоо эмчийн гараа сэтгэхгүй бүх ёс зүй тэнд сууж байх үед болохоор зэрэг 18 аймгийг хүлээн авч үйлчлдэг газар шүү дээ. Тухайн үед бол 18-аас одоо 21 аймаг хүлээж авч үйлчлэн. Тэгэхээр аюулгүй олон төрлийн амьдралын одоо дээд доод түвшний дунд түвшний хүмүүс үйлчлэн. За тэдгэр хүмүүсийн чинь одоо улсын эмнэлэгтэл гэж байгаа боловч тэнд дахиад шаардлагатай нарийн мис заслихээ дахиад өртөг гардаг. Тэгтэл тэр өртгийг даах уу чадах уу тийм асуудал зөндөх тулдаг гэсэн. Тэгэл тэр үеэс ахуулаад за бид нарт хэрвээ үнэхээр л одоо юу гэдэг боломж нь байгаад надаас үзүүлж болох боломж нь байдгийн бол би тэрийг аль болох хөнгөлж өгье, аль болох л одоо хямдвэртгөр үзүүлье хэрэглэгдэж байгаа өндөр өртөгтэй зүйлийг хүртэл орлуулах хямдхан зүйлүүдийг ирж хайх тэнцээ одоо өөрийнхөө хэмжээнд болгох тийм асуудлууд өөрийнхөө ур чадварыг нэмэгдүүлээд тэнцээ автоматар хэрэглэгдэх байсан зүйлийг хүртэл хэлбэрчилж өртгийг нь бууруулж бий болгох гэх мэтчлэн зүйлүүд зөндөө байна. Одоо тэр хүнээс гарах боломж нь юу байгаа? Тэгээд надаас гарах боломж нь юу байна Тэр бүх зүйлээр тулгуурлаж ер нь явдаг та. Энэ нөгөө бас нэг асуулт
өөх саруулах гээд ингээд очихдоо ер нь өөр газар ч гэсэндээ ингээд ямар нэг үйлчлэл авахтаа танах ямар бүтээгдэхүүн хэрэгэлдэг ингээд асуудаг шүү дээ. Хаана ямар юм надад хэрэглэх гээд байна гэд бүр анх зүгээр ингээд өрхтөө баг тариа ирлэхтэй хүртэл вакцин хэлэхтэй хүртэл хаана вакцин хэлж байгаа вэ би зайшгүй юм л тийм ч бас тийм танаа тий өөрт нь юу орох гэж байгаа яах гэж байгаа мэдээлэл бүрэн авах хэрэгтэй шүү дээ. Тий. Одоо тэгэхээр манай эмнэлгийн хувьд ямар бүтээгдэхүүн хэрэгэлдэг вэ? За манай эмнэлгийн хувьд бол их хвчлэн Солонгос улсаас одоо аль биесээр орж ирдэг бүтээгдэхүүнүүд хэрэгэлдэг. Тэгээ аль биесны мэдээж одоо газар гэж ярьж байгаа нь бол хадгалалт тээвэрлэлтийн хувьд тийм ээ горим зөрчигдөөгүй байх асуудал яригддаг. Одоо хамгийн наазах нь л ботокс тарилга гэж байна тийм. Ботокс тарилга бол 2-8 градусд буюу тийм хөргөчний температурт байх хадгалагдах ёстой бөгөөд хэрвээ жирийн одоо тасалгааны температурт 2 цаг болох юм бол түүнээс илүү хугацаа өнгөрөх юм бол тэнд байгаа нөгөө эмийн үйлчлэгээ маань байхгүй болчихдог, сарниждаг. Тийм тарилга. Тэгэхээр тэр бодисыг чинь тээвэрлэж авчирч шүү дээ. Тэгэхээр тээвэрлэлтийнх нь явц нь яг үнэхээр нөгөө 2-8 градусаар хадгалж чадсан юм уу тий? Ирээд тараагдах явцдаа ч гэсэн тий. Үнэхээр хэвийн байдалтай температурт нь тараагдж чадсан юм уу гэдэг асуудал ирээд манай эмнэлэгт бол ойлгомжтой өргөчөнд л хадгалагддаг. Тэгээд энэ одоо ингээд одоо энэ өөхс оруулах мэс засалд орлоо гэхэд одоо намайг жишээ нь би орлоо гэхэд над дээр хідэн эмч ажилтсан болоо. Ямар совилогчд ажилтсан болоо, хэдүүлээ ордсон болоо гэж сонирхчиж магадгүй. Тий. Ер нь бол мэс заслын баг гэдэг аягүй чухал шүү дээ, тий. Үйл ажиллагаа юу их гэж байгаагаа мэддэг хүмүүс тэнд баг болж ажилладаг. Тэгэхээр ерөөсөө харц харцаараа л хөдөлдөг байхгүй. Хурд байх хэрэгтэй, тий. Тэгэхээр тэнцээ одоо жишээ нь манай эмнэлэг төр гэх юм бол нэг мэс заслын совилогч 2 мэс заслын эмч тийм ээ хэрвээ унтуулга шаардлагатай бол нэг унтуулгын совилогч нэг эмч гээд нийтдээ 5 хүний бүрэлдэхүүнтэй унтуулгатай өгс оруулах мэс засал бол хийгддэг. Мэдээж ягаад заавал 2 мэс заслын эмч хийгдэх шаардлага үүсчт юм бэ гэхээр тэнцээ нэг эмч маань өөхөө олборлоод боловсруулалтыг гэж нөгөө эмч маань хийдэг. Тэгээд дараа нь нөгөө яг хийхтэй бол хэрвээ нүүрэнд гэх юм бол манай эстетикийн эмч буюу арьс гоцлч эмч маань орж иж гин. Гэх мэтчлээ ингээд тус тустай үүрэг ролтой оролцдог. Тийм үүргийг үүсгэж мэдээж богино хугацаанд хийж яах нь тухайн хүндээ зовир багтай тийм хүртэн маань жилийн идэвхтэй сайхан байдаг. Ер нь бол биенээс одоо авсан бүтээгдэхүүн гэдэг юм уу, өөгч гэдэг юм уу, цус гэдэг юм уу те эргэж хэрвээ биелээ орох гэж байгаа бол тэр хамгийн максимум хугацаанд 4 цаг гэдэг. Тийм 4 цаг дотор бид нар энэ процедурыг хийгээд дуусгах хэрэгтэй. Ер нь 2 цаг дотор бол байвал энэ илүү гоё урд авчирдаг. Сайн урд авчирдаг. Ер нь дээдлэн 4 доотлол нь хэд ах вэ? 2 гинэ. Бас л урт хугацаа байгаа. Заргагүй мэс засал болохоор тэгж байгаа юм. Тийм байна. За өнөөдрийн дугаар ерөнхийдөө бид хоёр асуух асуултуудаа асуучлаа гэж үзэж байна. Эмэгтэйчүүдийн гоо сайхан тэр дундаа өөхс оруулалт байсан. Хажуугаар нь сэтгэл зүй давхар орж ирлээ. Эмчийн өдөр тутмын амьдралын хэмнэлийг чариуллаа. Тэгээ нөгөө нэг хүмүүс өрөвдөх энэ төр гэсэн чинь нас ахаад ч тэр юм уу? Ийм ярих нэг нулимс цэг өгөлчихгүй юу? Соко эмчид ярих сэдв агуулга үлдсэн үү? Бид хоёр талаас нь усын чуулгах завдалгүй л асуучих шиг байна. За, ерөнхийдөө бол нөгөө эмэгтэйчүүд маань тий. Одоо Монгол эмэгтэйчүүд маань гэж ярих юм уу да? Эмчийн зүгээр дотооддоо бодож явдаг бодол юу гэдэг юм гэхлээр эмэгтэйчүүд маань өөрөө өөртөө маш гоё ихтгэлтэй өөдрөг амьдраасаа тий. Тэдгэр хүмүүст маань одоо өөрийгөө харахад өөртөө таалагддаг байдал нь илүү их бий болоосаа. Үүний тулд болохоор эхнээсээ л охид байхаас ахуулаад эрүүл зөв амьдралын хэв маяглуутэй чиглэж амьдраасаа. Хамгийн наазах нь л идж ууж байгаа бүтээгдэхүүнүүдтэй хүнсний бүтээгдэхүүн дээрээ тэнд юу агуулгадж байгаа вэ? Надад ямар ач холбогдолтой вэ те? Миний эрүүл мэндийг хэрхэн дэмжих вэ гэдгийг аягүй сайн тооцож хэрэглэж сураасаа те хөвшөөсөө зөв амьдралын хэв маяг руу их гоё тэмүүлж амьдраасаа гэж хүсдэг те. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье те. Тэгээд баярлалаа. Монголын бүсгүүчүүдийг гэхдээ ер нь маш их царайлаг одоо гойлог өндөр нуруулаг те. Ер нь бол Азиуд дотор бол бид нар чинь Европт тийшээгээ чиг хандлагатай биеийн пропорцтэй царай төрхтэй гэж магтагддаг шүү дээ. Тийм тэгэхээр энэ байдлаа ишөө илүү гоё улам төгс төгөлдөржүүлээд те.
мэдлийг одоо боловсролын хувьд ч гэсэн охтууд маань мундаг ер нь л гэж боддөө шүү дээ. Би ер нь чадварлыг сэтгэхгүй юм ч гэсэн айгүй эрэгтэйлэг талтай гэдэг юм уу те. Эрэгтэй хүмүүсийн бодож сэтгэхтэй хүртэл чаддаг мэддэг бүсгүүчүүд бас байдаг гэж ойлгохтой шүү дээ. За баярлалаа. Ямар сайхан магтаал вэ? Магтаалч гэжтэй үнэн шүү дээ тий. Үнэн. Энэ гоё өгөгдлөө одоо бүгдээрээ өөрөө болон бусдын дэмжлэгтэйгээр тортох нь шүү дээ тийм ээ. За тэгээд өнөөдрийн сэдв сонсогчдоо бүсгүйчүүдээ эмэгтэйчүүдийн гоо сайхан өөхөөс хоруулаад өгцгөнд нь гэсэн сэдвээр ярилцлаа. Тэгээд их олон эмэгтэйчүүд санал нийлсэн баг, хажуугаар нь их олон эмэгтэйчүүд санал нийлээгүй ч байх. Тэгээд магадгүй танд асуулт байгаа бол одоо YouTube суваг доор бичээд үлдээгээрэй. Бид чадах чинээгээр асуулт сургалж хагаад асуултуудыг нь одоо хариулаад авах болно Соко эмчийн зүгээс. Баярлалаа Туулаа. Баярлалаа Соко эмчээ. Баярлалаа Яма. Баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд охид бүсгүүчүүдийн маань нийтлэг тохиолддог олон проблемт асуудлуудыг те тодруулж надаас бас би ч юм одоо эмнэлэг дотор л ярина гэхээс бас гадагшаа гарч нэх зарлаад яваадахгүй шүү дээ те. Тэгэхээр тэр боломжийг олгож аваад маш их баярлж байгаа шүү. Манай Соко эмчнэр ер нь ингээд нөгөө ийм оюуны болоод ийм ажил хийдэг хүмүүс чинь нөгөө тий хариуцлага ярих юу байдаггүй. Гэтэл яриа нь хүртэл бас хөгжсөн байгаад байгаа байхгүй юу? Соко эмч аягүй сайн хүмүүст ойлгомжтой ярьж өгдөг байхгүй юу? Тийм ажлын бас туршлагатай холбоотой байх те. Хэдийн хэмжээнд ажлын туршлага хуримтлуулж хэрэг хүнтэй харьцаж унж боссноор бас их ингээд нэг унаад ирэхээр хүн чинь яана би яагаад ингэж вэ гэж санаа зовоол дараагийн удаа гэсээр гад яг энд хүрсэн баха. Тэгэл байх уу? Бид нар чинь бүх нөгөөд одоо ярьж байгаа хэлж байгаа зүйлүүд маань одоо судалгаанд суурилсан байдаг. Тий бид нар худлаа ярих хэрэг байхгүй шүү дээ. Тий тэгэхээр ангаах ухаанаар хичээлсэн гэж ярих юм одоо юу гэнтэй суурьтай хүн чинь одоо яаж ч байсан манай ангаах ухаан хөгжөхөд бүх юм судалгаатай. Бүх юм нь л одоо яг л evidence based гэж ярьдаг те. Яг нотлохоо суурилсан. Тийм одоо мэдлгүүдээр бид нар ч өөрсдөө дандаа цэнгэлж байдаг. Тэгэхээр одоо бидний ярьж хэлж байгаа зүйлд бол дандаа ардталт нь sourceтэй буюу те одоо их сурвалжтайгаар мэдээлэгдэх баха. За баярлалаа. Тэгээд түрүүн Яма YouTube сувгаа хэлсэн шүү дээ те. Тэгээд нэмээд хэлэхэд үзэж байгаа, сонсож байгаа бүсгүйчүүд маань Хөхтингэр радио гэж кириллээр бичээд YouTube сувг болоод Facebook манай пэйж байгаа. Пэйж дээрээс хизээж хамаагүй чөлөөтэй цагтаа бидний одоо бэлдэж явуулж байгаа энэ хүү өндөр өсгийд подкастыг үзэж сонирхоорой. За тэгээд доор нь бас биднэрт комент хэсэгт нь сэтгэгдлээ үлдээгээрэй. За тэгээ бүр цаашлаад бас Соко эмчтэй холбогдохыг хүсэж байгаа хүмүүс ч бүсгүйчүүд ч байж магадгүй те. Хөхтингэр радио гэж бичээд хайгаад үзээрэй. За ингээд хамт байсан бүсгүйчүүдтэй баярлалаа. Хөхтингэр радиогийн хөтлөгч Туул, Ама, Юми дэмлэгийн мэс заслын эмч Бат Солонгон нар хамт байлаа. Дараагийн дугаараар иргэд уулзъя. Баяр таа. Баярлалаа. Баяр таа.